Өмнөх Москвагийн бичлэгэн дээр хүмүүс одоо хэдээр очсон бэ, үн хэд болсон бэ гэж зөндөө асуусан байлээ. Энэ талаар мэдээлэл өгөөч гээд. Тэгээд тиймээс одоо энэ удаагийн дугаар дээр одоо яаж тийшээ очих вэ? Яаж байрлах вэ? Юу үзэх вэ? Үн төлбөр одоо хэд болсон талаар одоо дэлгэрэнгүй ярьж өгнө. Энэ бичлэгээ та дуустал нь үзэх юм бол бичлэгийн төгсгөлд энэ бүгдийг сайхан яриад өгсөн байгаа шүү. Тэгэхээр та бүхэн яг одоо subscribe товчон дээрээ дараад бичлэгээ үзээд эхлүүлцгээе. За яаж очихоос эхлээд тайлт яриад өгье. Яаж очих вэ? Facebook дээр улаан өдөх монголчууд гэж бичээд оронгууд улаан өд эрхүүгийн чиглэлд авч явах одоо машины зарнууд зөндөө байд юм лээ. Тэгээ би эрхүүг бас нэг харчий гэж бодоод эрхүүгийн сонгоод тэгээ эрхүүгийн унаанд суусан байгаа. Бүр өглөө эрт одоо 6-7 цагт хорооллын E-Mart-ын тэндээс хөдөлт юм байлээ. Тэгээ нийт баг 20 цаг давхисаар хагаад одоо шөндөө эрхүүд очсон байгаа. Нэрээ ирж явах замдаа Орос дугаараас авах хэрэгтэй. Алтан булгийн бомбтоор хил давсны дараа жолооч чинь угаасаа танд дугаар авахыг заагаад өгчин. Тэгээд тэр очсон зэг дээрээс нь та очиод дугаараа Орос дугаараа аваад утсандаа сольж ийгээд тэгээд одоо дата матагаа оруулаад цаахан тэг явж болно. Эрхүүдтэйгээ очиж ин онгоцны буудлын дээр хэсэг урж агаад тухайн өглөөнөө Санкт руу нисэх онгоцон суусан байгаа. Төгсгөлт нэрээ нөгөө зөвлөгөөний хэсэг рүү орё. Орос руу аялах гэж байгаа бол танд миний зүгээс зөвлөхөд нэг явалтаар хоёр газар үзэх гэж хэлье. Хүмүүс хөвчлэн зөвхөн Москвагийн шинжлэх үзэх гэж явдаг бол та яагаад хоёр газар үзэж болохгүй гэж тийм ээ. Эхлээд та 100 сарын үеийг тааруулаад Санкт Петербург хотод ирээд Санкт хотод 4 хоногт хангалттай. Дараа нь Москвад яг шинэ жилийн үеийг тааруулж очиод Москвад нэг 5 хоногт хангалттай л гэж бодгсон доо. Тэгээд нэг ирж очих одоо эрхүү улаан үд эдэртэйгээ нийлээд нэг би бол нэг 10 хоног аялсан байт юм аа. Тэгээд аяллаа маань нийт зардал бол 5.5 сая орчим болсон. Ягаад ийм дүнтэй болчихоо гэхээр би одоо хамгийн том хоёр хотод нь очсон байгаа. Ер нь бол бас үнэтэйдээ ордог хоёр хот. Та бүгдөөс харсан байх маш их өдөр үйлчлэгээ үзсэн, концерт, тоглолтууд үзсэн. Одоо үзэж болох бүх юмнуудын л үзэл яваад ирсэн. Тэгээд хажуугарнаас дүрсэн дорогоо дэлгүүр хоршоо орж байгаа жижиг сажиг шопингийн тэгэл одоо буудлын төлбөр, хоолунд, онгоцны нислэгийн нэтэрэ гэл хүний амьдралын хэрэгцээний төлбөрүүд оцондоо байгаа. Тэгээд энэ бүгд маань нийлээд 5.5 сая орчим болсон нийтдээ. Тэгэхээр нэг хүн нэг хотод нэг 2 сая төгрөг орчмыг төсөвлөх юм бол та айгүй аятайхан сайхан гоё аялцсан. Одоо үзэж харъя гэсэн бүх юмудаа үзээл одоо хажуугаас дэлгүүр шумшоо те. Харин нэх өдөр үйлчлэгээ үзэхгүй бол таны зардал мэдээж сайхан багасна. Тэгэхээр та нэг хотод саяас сая 500-ийн хооронд гиндаалгаж гүрэлгэж болно шүү гэсэн үг. Бас нэр нэг хүн асуусан байсан плетүүдээ яаж захиалсан бэ гэд. Тэрэнд хариулахад энэ бүх үзүр үйлчлэгээ онгоц буудал плетүүдийг одоо би өөрөө захиалж чадахгүй. Яагаад вэ гэвэл надад Орос карт байхгүй. Нөгөө нэг Оросчийн даймаа энэ тэргээс болоод нөгөө нэг Европ албаны SWIFT-ээс хасагдсан шүү дээ. Тэгэхээр ч одоо нөгөө виза яасан нөгөө нэг картны бидний ашиглаад байдаг картнууд чинь бүр огт ажиллахгүй. Онлайнаар ч ажиллахгүй гэсэн. Тэгэхээр та яаж юмнуудаа захиалах вэ? Ер нь бол зөвхөн Орос картаар бүх юмныхаа төлбөрийг захиалт юм байлаа. Тэгэхээр би яаж захиалсан бэ? Би танд яг одоо хэлж өгч байна. Би болохоор Оросд байдаг нэг хүнд мөнгө өгөөд бүх плетүүдээ захиалсан байгаа. Онлайнаар тэр хүнтэй холбогдоод тэгээд тэр хүнтэй мөнгө төргөө шилжүүлээд нөгөө хүн маань тэр газараа рубль руу хөрвүүлээд миний яг энэ тоглолтууд энэ буудал одоо энэ тэдний өдрийн тэр онгоцны нислэг миний бүх тэр юмнуудыг маань захиалж өгсөн буянтай хүн байгаа. Тэгээ нөгөө хүн маань танд сайхан бүх тасалбаруудыг чинь аваад өгчин. Тэгээд онлайн тикетүүдийг сайхан тань руу явуулна. Тэгэнгүүт нь та сайхан компьютер флаш утас юу гэдэг юмнуудыг хадгалж аваад очиод шууд утсан дээрээсээ ч юм уу үзүүлээ явчих болно. Эсвэл сайхан хэвлээд цаасан байдлаар видео аваад яваад оцсон газруудаа ингээд гараад дэлгээд үзүүлээд явхад ямар ч асуудалгүй. Зүгээр л тэр юмаа дэлгэж тикетээ үзүүлэл зур хаалгаар орно. Тикет дээр байгаа суудал дээр очиж суучна. Окей. Тэгээ хүн юм чинь бас ингээд шопингийн эсвэл хоол хүнс авах гээд ойр зүрийн дэлгүүр оршоо орно. Тэр болгонд бас та Орос хэлгүй би яана гэж бодож ич магадгүй тэрэнд битгий санаа зов. Зүгээр л авах гэж байгаа юмаа сайхан гартаа барайл очиол тавхад уус таныг хараад уус та уус харах талаарс хүн биш байгаа шүү дээ. Тэгэл зарим дэлгүүрүүд нь сайхан англиар ярина, зарим нь англиар ярихгүй ч гэсэн танд сайхан хэдэн ямар дүнтэй болсныг ингээд тооны машин дээр чим харуулсан. Тэгэнгүүт нь та
бэлэн мөнгөөс гаргаж өгөөд тэгээд юм худалдаа аваад асуудалгүй тэгээ явчихнаа. Нэр бэлэн мөнгө гэснээс танд очиод нэрээ карт байхгүй бас одоо ингээд тэр Оросуудын ашиглаад байгаа тэр төлбөрийн системний аппликейшн бас танд байхгүй болохоор танд бэлэн мөнгө хэрэгтэй гэсэн үг ээ. Бэлэн мөнгө яаж авах вэ? Карт байхгүй болохоор ATM орж авч чадахгүй шүү дээ. Тэгэхээр таны билетийг захиалж өгсөн тэр хүн рүүгээ холбогдоод танд хөтж хийж байгаа тэр хүндээ хандаад бэлэн мөнгө авъя гэдэг янгууд тэр хүн чинь танд сайхан солиод өгчнөө. Эсвэл одоо тухайн хотод байдаг монголчуудтай групп руу явж ороод бэлэн мөнгө солиулах гэсэн юм аа гэд бичингүүтэл зүгээр тас гэл нэг хүн гараад тэр уулзаал солиод өгнө. Асуудал байхгүй. Мэдээж нэрээ итгэж мөнгө өгөх одоо таны тасалбарыг захиалж өгөх хүнийг сонгохдоо итгэлтэй мөрчхгүй шиг хүнийг сонгож одоо хийлгэрээ мөнгөө шилжүүлээрээ гэж зөвлөе. За тэгээд танд амжилт хүсье. Танд аз жаргал хүсье, эрүүл энхийг хүсье.